Салтаг нудраг яаж ойдог талаар ой харгачдлын заасан бичлэг орууллаа. Та нар маань хадгалаад аваарай. Одоо би зүгээр дээлэн дээр биш нөгөө ингээ өөртөө цамцан дээр зүүж үзүүлж байна. Ингээ цамцан дээрээ бас гоё ингээ зүүж үзэх гоё л юм. Нудрага эсрэхтэй хамгийн гол нь энэ хээнийхээ яг голыг энэ нудрагныхаа голтой давхцуулж тааруулж зураг зургатаа анхаарна шүү. За тэгээ зурсан зургийнхаа дагуу хаачилж аваад торгон дээрээ давн алтнааж эндүүдэд хаачлаад авчнаа. Нөгөө нудрагныхаа ард талд нь ингээ давн алтаа наагаа бэлдсэн байгаа. Хэсгсэн нудрага. За энэ хоёр хээний дээд доод заа яг ижил байна уу гэдгийг маш сайн ингээ шалгаж өгдөг байгаа шүү. За юу. За ингээд. За одоо хэмжээрээ бариад очиж. За би ингээд бэлэн хэмжээр барьж өгөхөд бэлдчихлээ. Энэ хэсгийг нь болохоор одоо ингээд үүлүүд маш гожигдхэн юм болоод таарчилж байна. За тэгээд хэмжээрээ нудрагныхаа энэ дээд ирмэгтэй цуцуулаад дээр нь дахиад нөгөө уустдаг наалтаа тавиад ингээ гурван давхарлаад нэг ойчин гэсэн. Энэ бол ойхот маш шалбархан яагаад тэгэхээр нөгөө яг энэ нөгөө за одоо энд ч харуулъя. Яг энэ нөгөө ойсон энэ хожин ойдлын ормон дээгүүр нь ойчно гэсэн үг шүү. Тэгэхээр бүр яг жигтгийн гараад ирнэ гэсэн. За ингээд яг энэ суур ойдол дээгүүр ойж байгаа шүү дээ. За ингээд нудрагныхаа яг энэ дээдлийн юм төгөр хэсэг дээр нэмжээрээ жоохон шингээс хийж барьж өгдөг. Жоохон хотоолтой хэсэг дээр нь бол нэмжээрээ жоохон татсаж барьж өгдөг байгаа шүү. За. Та нар маань ингээ ойж байхдаа нөгөө гараа одоо маш сайн мэдрэмжтэй ашиглаж сурнаа гэсэн үг шүү дээ. За ингээд төгөр хэсэг дээр тийм байгаа. Ингээд жоохон шингэлд орж байгаа. Шингэлд орж байгаа хэсэг ингээд тунгаад гараад ирж байгаа. За яг ийм таталтай хэсэг дээр бол жоохон ингээд татсыгээд очно гэсэн. За хартаа энэ нөгөө ингээд тунруулаад ойсон хэсэг бүр ингээд хэмжээр нь босоод ирсэн байгаа. За ингээд татчаар бол энэ хэсэг нь ингээд малцсан байж байгаа. За ингээ одоо энийг ийшээд ингээд мэдүтчих шүү дээ. За ингээд хэмжээр ойцсон нудрагнуудаа хэмжээрийг нь ингээд буулгаж эндүүднэ. Энэ бол зүгээр нэг хэмжээртэй. За. Тэгээд төгөр хэсэгт нөгөө маш сайн шингэл хийгээд төхөр ингээ эндүүтгэхэр энэ нудраганд маань ямар ч нөгөө юу үрчилд орохгүй ингэж гоё хэмжээр нь сууждаг байгаа шүү. За одоо энэ болохоор хоёр хэмжээртэй байна. За энэ бол ингээд хавчуулсан бэлэн хэмжээр ингээ бариад байцсан. За энэ маань бол нэг хэмжээртэй. Ингээд яг хаачлаад авчихна. Тэнцөх. За энэ хоёроо уулж аваад яг дотор дээрээ тавиад хаачлаад авах гэсэн. Ингээд нудрагныхаа дотрын хэсгээс өмнө нэг анхаарах зүйл байдаг. Тэр нь болохоор ингээд энэ хэмжээр энэ хоёр яг ингээд мөргөж хахад бишиг энэ маань яг цэцүү байна уу гэдгийг шалгаж үздэг байх юм шүү. За юу. За ингээд дотор дээрээ тавь, өнгөн дээрээ тавилаа. За ингээд зураад авчихна. Нудрагныхаа дотрын хэсгийг тавцсан яа ингээд тэнцүүхэн хаачлаад авчих. Улаас солиод энэ талдаа энтлийн уулын нарийнхан уул солиод хийчүүдийг хэлж өгч байгаа шүү. За. Тэрнээс заавал энийг ингээд хэмжээрээ шахтаа энэ улаалуу байна гэсэн юм байхгүй. Өөрт ямар машин ямар гар доорх материал одоо өөрийн чинь техник хангамж нь юу вэ? Тэрэндээ таваад очиж юм байна. За ингээд яг ингээд энэ нарийн улааруудын яг тулгаад ингээд очдөг. За ингээд толгойд очсон. За. Ингээд жоохон өөрж өгнө. За тэгэхээр хит их байх юм бол бас нөгөө эргэхээр энэ их одоо том хөл байгаа шүү дээ. Жижиг зам тахтахад ингээд аваад тоох гэдэг. Уул нь гэхээр бүр тулгаад нарийнхан үлчиж байгаа байхгүй. Тэгэх юм бол хэмжээр маань нөгөө нэгэн байдаг учраас сэмэрх магадaltaй. За энэ жоохон юм хотгор хэсэг дээр нь бас ингээд сэтгэлээд өг. За нудрагыг бол ер нь тойруулаад сэтгэж гэдэг юм байдаг. Яг тэгэхээр одоо энэ төгөр дугурж байгаа хэсэг дээр бол сэтгэлгээ өгчээж. Энэ маань гоё. Цаашаа хэмжээр нь гоё сууж өгөх шүү. За одоо ингээд энийг ингээд цаашаа энд үтчихин дээ. Ингэж бол сууж өгч. Ингэж өгнө гэсэн. За одоо ингээд энийг энд үтчихнэ шүү. За манайхаа хэмжээрээ ингээд доктортойгоо оёод эргүүлээ эндүүдсэн байж байгаа. Энэ хоёроо яг ингээд хэмжээрүүдээ яг гоё тулгаж мөргүүлээд ингээд холбоод ингээд хасраад нугалцсан. За тэгээд нугалсныхаа дундуур нь ингээд ижил өнгийн утсаар би үл ингээд бүр ингээд орчдیں۔ Энэ дундуур нь ингээд очдөг гэсэн. Тэгэхээр ингээд энэ нудраг маань юм хөдөлгөөнгүй юм болж байгаа шүү. За тэгээ одоо та нар ингээд анх ойж байгаа тохиолдолд бол энэ ингээд хөдлөөд ивэл юм одоо нөгөө ирмэгээ барьж явах төвхтэй байдаг учраас энийг ингээд ойрхон ингээд хоёр юугаа хавсраад ойчиж болно бодлын машинаараа. Аль эсвэл нарийнхаа юм уус маа гэж хаачлаад дунд нь хийгээд эндүүдэд орсон гэх юм. Ямар ч энэ хоёрыг ингээд салангад биш болгож юм хөдөлгөөнгүй болгож хэрэгтэй. Одоо ийм хөдөлгөөнтэй салангад биш. Нэг бол дундуур нь ингээд дараад очсон болохоор энийг салахгүй юм хөдөлгөөнгүй болчихдог. За одоо би та нарт ойлгомжтой байхын тулд энийг ингээд машиндад очиж. За нудрагныхаа үзүүр татах манжаатга болохоор 8 санжи өргөнтэй. Уртыг нь болохоор яг нудрагныхаа тойргийн хэмжээтэйгээр тэгээд ойдлын нэг санжи нэмж тавиад авчих. За тэгээд ахад ингээд бэлдсэн даваагаа ингээд нэг санжийг ингээд нугалж одоо энийг уусмаг тавиад дунд нь наана гэсэн үг. За энэ үзүүр лүгөөгөл бүр бүцэн ачраггүй дурчин. За тэгээд ингэж 3 санжаар нуглаад үлдсэн нөгөө нэг илүүгээ ингээд гадуур ингээд наагаад ингээд эндүүдэд орон гаргаад ингээд эндүүдчих. За энэ хараа эхний нэг санжийг бол ингээд эндүүдсэн. За анахаас өмнө ингээд эндүүдэж болно. За энийг болохоор гадуур нь ингэж тавиад
Ингээ эндүүдэд бэлдсэн. За ингээ бэлдсэн юмныхаа энэ завсарт нь одоо уус мөр тавиад наач. Гэтэ энэ хоёр үзүүр рүү нааж өгч хэрэггүй. Яа гэвэл энэ хоёр үзүүрийг нөгөө ингэж тойрогдож ингэж нийлүүлж өгчдүүлж оёо шүү дээ. За ингээ энэ дээр ингээ нэг санжаар ойж өгөх хэрэгтэй байхгүй. Тийм болохоор энэ үзүүрлөнд гүйцэд нааж хэрэггүй шүү гэдэг. Ойсныхоо дараагаар нөгөө ингээ оёод бэлтүүрсэн хонь чагалж эндүүдэд ингээд наагаараа тэгэхээр үзүүрэнтэй цэвэрхэн тэгшин болно гэсэн үг шүү. Нэг санжаар дарж ойдог учраас яг энэ тойргийн ирмэгнээс нэг 0.5 илүү авна шүү манайхан хэмжээг нь. Тэгээд тэрэн дээрээ ойдлын 2 санж тамиж манжатныхаа уртыг таруулна гэсэн. За өндрийг нь бол нэг 8 санж байх тул нэг санжийг нэг наацсан. Тэгээд дээшээ болохоор ингээ наагаагүй. Энэ ирмэг хэсгийг наагаагүй гэсэн. За одоо ингээд ирмэг хэсгийг туушк навч. Тагалж эндүүдэд. Ингээ хагалж эндүүдэд энийг нь болоод эндүүдэд. Хагалж эндүүдчихэд нөгөө энэ үзүр хэсгийг яг наагаад гэсэн даа уусна гэхэд ингээд наач. Тэгэхээр нэг энд маань ингэж ил оягахгүй цэвэрхэн болж өгдөг нэ. За ингээд бэлдэж. Тэгээ нөгөө дундаа ингээд нугалж эндүүдэд орон гаргацсан байгаа шүү дээ. Дараагаар нөгөө гадна талаараа нугалгцсан байсан ингэж нугалж орон гаргаж эндүүдсэн шүү дээ. Энийгээ энэ гадуурн байгаагаа дотор нь хийгээд ингээд л манжаатай мань бэлэн болчихно. Ийм хэлбэр. За тэгэхээр энэ дундаа одоо нудрага авчуулаад очно гэсэн үг шүү дээ. Нудрага залгаж оёхдоо голын оёо энэ оёо хоёроо мэдээж мөргүүлж нийлүүлнэ. За тэгээд нудрагынхаа үзүрийг завсар авчуулж өгөөд ингээд сольдог юм сэлгийн нудрага бэлэн болох нэ. Одоо тэгээд эн чинь ингээд бэлэн энэ алтлынх нь нөгөө араар нь сүүл араар нь хийдэг наагаагүй сул байгаа хэсэг маань ингээд араа илүү байгааз энэ наатахнасаа. За тэгээд одоо энэ хоёрынхаа дундуур нудрага хийж авчуулаад ингээд. За энэ ойдлыг нь яг энэ ойдлтой ингээд харуулад мөргүүлээд. За ингээд одоо энэ яг энэ юун дээгүүр ингээд 0.1-ээр ойчхол. Ингээд нудрах чинь манжат болчих. Өнгөн талаа доторчлын хийж агаад ингээд оёхот маань нөгөө хэлбэр байдаг гэсэн. За ингээд нэг санж орчим ишиг хийгээд за тайд маань хэрэг ингээд багцаалтаж оёхот төвхтэй байхад гэвэл энэ нудрагынхаа доод ёроолоор бүр ингээд шохоогоор зураад өгсөн ч болно шүү дээ. За тэгээ ингээ яг нөгөө энэ манжаатгаа яг нөгөө зурсан зурган дээрээ тааруулж нэг болно. Эсвэл ингээ аянд ингээ үзэхэр хараа. Ингээд нөгөө зузаан юм чинь ингээд мэдрэгдэж байгаа. За ингээд одоо яг энэ нөгөө хоёр ойдлоо мөргүүлсэн энэ нудрагны оёо энэ манжаатгны энэ оёо хоёр ингээд яг өдөөдөөс мөргөгцсөн гэсэн. За одоо ингээ ойдог. За ингээд гадны өнгөө ингэж доторлоо оруулж ингэж тойрогдож оёхот чангараа амар байх болно. Ингээд энэ юм маань байж гин нэг санжаараа тавилаа. Нэг санжаа бол яг доотлын тэр нөгөө нугалсны нуглаатай цуцуулаад давхцуулаад барьсан ч болно доо. За бингэн хэсэг шүү хараа энэ нугалсныхаа энэ дээр нөгөө наагаагүй хэсэг чинь доор орж явж байгаа шүү дээ. За наац нөгөө наалттай хэсэг манууд ингээ хөлгөнгөө ингээ дээр гарч байгаа. За энийг оёхдоо дээд талаа түрж болзошгүй байдаг учраас одоо ингээ доотлынхоо энийг ингээ жоохон татсаж өгч оё шүү. За энийг ингээ яг энэ уулны энэ дотор ирмэгтэй ингээ яг шахаач цуулаад очиж. За тэгэхээр маш гоё жигдхэн гарч өгнө гэдэг чинь заяа. За одоо хараарай. Энэ хараа энэ ингээ тавьсан байна. За энэ дээр энийг ингэж цуулаад яг энэ бүртгэлийн нугалсантайгаа ингэж цуулаад тавилаа. За дээрээс нь ирмэгээ дарлаа. За энэ дээр ингээд яг энэ нөгөө нуглаатайгаа цуулаад ингээд тавьж ойж байгаа шүү дээ. Тэгэхэд ингээд жоохон тунраа үүсэх гэж магадгүй хөөгдөд тэгүүлэхгүй тулд доотлыг нь жоохон ер нь татсаж байна. Энэ доорх буюу энэ гадна талд ирж байгаа ирмэг гэсэн үг. За ингээд алхмаар баг багаар энийг ингээд нэг нудрагч одоо нэг юм хоёр тойрог байгаа шүү дээ. Хамгийн оёхож жоохон драматик хэсгийг нэгээ заагаад өгсөн шүү дээ би таадаг. За энэ хараа. За нөгөөдөгтөөгөө цуулаад ингээд нудрага хийгээд тавилаа. Ингээд ирмэгээ тавилаа. За ирмэгээ тавихтаа наан тавих юм уу цаан тавих юм уу гэдгээ энэ нөгөө нуглаагаараа ингээд хөөгдөхгүйгээр гоё ингээд ийм яг ийм шулуухан тунархан хийгээд. За ингээд дараагийнхыг ингээд дотор нь хийгээд гоё дөнөө. Ингээд нэг хэсэг план зур. Гоё. За ингээд харж байгаа. Тэд цууллаа. За нэгээ дээрэс нь дарлаа. За ингээд очсон. За энийг ингээд цаашаа нуглаад өгнө. За энийг бас ингээд гоё эндүүд чинь. За тэгээ эндүүдчиж жагаад одоо энэ дотор талдаа бол нөгөө коноп нэг удаагийн нөгөө юм ойдог жижиг юм далд коноп юм уу эсвэл өөрөө далд коноп бэлэн өөрчн байхгүй зүгээр юутайгаа дээлийнхээ хамцаатай бариад 3-4 газар нь шийдээд татгаад тогтоосон ч болно. Далд конопор тогтоочж байгаа юм шиг. За одоо ингээд энэ завсартаа энэний маань завсарт хамцын орж ирэх нь шүү дээ. Энэ завсарт гэсэн үг шүү дээ. Ингээд хамцын орж ирлээ. Энийг ингээд дотроос нь ингээд дотор хажлагын дээр нь бариад ингээд очих нь шүү дээ. Ингээд ерөөсөө салгаад авчдаг нудраг гэх юм болоо. За би бол ингээд дотор талд нь далд коноп хатна. Юу та нар маань далд коноп байхгүй бол зүгээр зүү уцаараа оёо тогтоосон ч болно шүү дээ.